Орон дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлд зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна гэж Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд зүрх судасны үндэсний төвийг барих гэж тус заасаа. Үүний дагуу засгийн газраас дээрх төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны 34.9 сая $, зээл болон Люксембургийн их гүнт улсаас олгох 26.3 сая $, буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд улсын их хурлын эдийн засаг, төсөв болон аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын ороо танилцуулж зээлийн хэлтсээрт гаруй үсэг зурах, эрх олгох ерөнхий сайдын захирамжийн төслийг дэмжснээр 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд гаруй үсэг зураад байна. Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориултын зүрх судасны эмнэлгийг барих, шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтанд оруулах бөгөөд төсөл хэрэгжснээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгээний хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлж, жил бүр өссөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой байна. Тус зээлийн хэлтсээр нь олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2 заасан дагуу улсын их хурлаар заавал сойрхон батлагдах олон улсын гэрээ тул зээлийн хэлтсээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, энэхүү шатар сайдтай баярлалаа.